Тэгээд дүүдээсээ айгүйх баярлжээ. Манай бизнес эрхлэгчдийн шинэ жилийн цэнгүүн болохын 12 сарын 12-нд тэгээд тэр одоо шинэ жилдээ бас аймгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнес эрхэлдэг эрэгтэйчүүдээ ч гэсэн урьжээ. Чансаад энэ түүч гэсэн ороор. Сайн уу? За баярлалаа. Ямар юм бэ? За та хинээс ирсэн гэж бодчих. Өнөөдөр чигээр намайг нэг хүн юу асуугаад хаагуураа нэг л асуугаадсэн тэр дүүгээс л ирсэн бол. Тэр дүүгээс л ирсэн бол тэр нь шин сар. За энэ болохоор шин сараас мөн байна. Оо яг тийм биш. За танд юу гэж хэлсэн бэ гэхээр сайн уу ихчтэй энэ мэндчлэгийн очих өдрийн мэндийг хүргэе. Хамт байхад хөгжилтэй уяхан ажилсаг мундаг ихчүү та минь төрснөөс илүү та минь үргэлжил намайг гэж байдагт маш их баярлаж энэхүү мэндчлэгийг илгээж байна тандаа. Тандаа маш их хайртай шүү. Бас мундаг ихчтэй 12 дугаар сарын 12-нд зохион байгуулж байгаа шинэ жилд нь өндөр амжилт хүсье. Та минь угаасаа мундаг бүсгүй юу ч хийсэн тултал нь үнэхээр гоё зохион байгуулдаг юм чинь шинэ жилийн сайхан болно баха. Амжилт хүсье тандаа. Дахин баярлаж явдгаа илэрхийлье. Хайртай шүү дүү гэдэг хэлсэн. За дүүдээ их баярлалаа. Угаасаа би ч нэг айгүй олон хуурай дүүтэй л дээ. Тэгээд тэдний маань нэг байгаа. Би өөрөө нөө айгүй спорт одоо ер нь сүүлийн үед айгүй турах гээд спортоор хичээллээд волейболыг тоглодог болсон. Тэгээд ерөнхийдөө бит хоёр ч одоо анх нэг 3-4 жилийн өмнө тэгээд тэдний том хүүхэд нь манай энэ дүүгийн том хүүхэд нь манай бага охоо ирнэг ангид байдаг байхгүй. Тэгээд анх эцэг эхийн нөгөө волейболын тэмцээнээр танилцаад тэгээл айгүйх нөгөө хүсэл эрмэлзэл одоо хүсэл нэгтэй гэх юм уу те. Тэгээд ер нь янз бүрийн би ч өөрөө нөө ингээд бизнесийнхаа чиглэлээр одоо нөгөө нэг Төв аймгийнхаа бизнес эрхтний холбооноогоор айгүйх спортын тэмцээн уралдаан зохиогоод тэрэнд дүүгээ ер нь айгүйх авж ороод юм л хоёлаа нэг баг бол хийгээл тэгээд дүүгээ тэгээд тоглож байгааг нь хараад өөрөө ч гэсэн айгүй спортод сонирхолтой болоод тэгээ бит хоёр яг тэр хүсэл эрмэлзлээр хоорондоо айгүй бүр одоо төрснөөс өөрцгүүл ихчтэй болсон л доо. Тэгээ дүүдээсээ айгүйх баярлжээ. Тэгээ маа дүү чинь ер нь цайлган цагаан сэтгэлтэй ажилсаг тэгээ гүндүүгүү сайхан Дундгой аймгаас аймаг хичээлж ирсэн. Тийм байгаамаа тэгээ дүүдээ ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Тэгээ гэр бүлд нь аж аргал эрүүлийн хамгийн сайн сайхныг хүсэж байна. Тэгээ үнэхээр их баярлжээ. Одоо угаасаа манай бизнес эрхлэгчдийн шинэ жилийн цэнгүүн болохын 12 сарын 12-нд тэгээд тэр одоо шинэ жилдээ бас аймгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бас эрчүүдээ бизнес эрхэлдэг эрэгтэйчүүдээ ч гэсэн урьжээ. Мэд түүч гэсэн ороор. Бүр ингэж мэдчлэгээ захиалсаар хагаад та бүр өөрөө асуудаг асуултыг минь хүртэл мэддэг болсон байна. Тийм шүү дээ. Угаасаа захим телевиз чи ерөөсөө манай шар өндөр ч гэсэн ямар нэг үйл ажиллагаа болоход тий захим телевизээ дуудана би чинь бас өөрөө өвчин одоо дэлгүүрийнхаа худалдагч нарт ямар нэг мэдчилгээ явуулсан ч гэсэн та нарыг дуудаж угаасаа ингээл бид бүхнийг тий дотор бодож байгаа сайхан сэтгэлийг дамжуулж өгдөг та хоёртоо ч гэсэн баярлалаа. Баярлалаа. За тэгээд шинэ жилийн талаар бас нэг жоохон дэлгэрүүлээд яриулагч. Ер нь хэддэг жилдээ зохион байгуулагдах ч байна. За энэ жилийн одоо шинэ жилийнхнаас онцлог ер нь юу гэж бодож байна? За манайх ч одоо би чинь бизнес аймгийн 100 мод сумын бизнес эрхтний холбооны тэргүүн болоод одоо ингээ 2 дахь жилдээ болж байна. Тэгээ нодлон ерөнхийдөө хөдөө орон нутгаа оролцуулаад 120 тий аймаг хөдөө орон нутгаас нийлээд 120 бүсгүүчүүд оролцсон тийм шинэ жил болсон. Тэгээ тэр арга хэмжээ бол ер нь хүмүүсийн тий бизнес эрхлэгчдийн нэлээд тааламжтай ер нь л айгүй сайхан тултал нь хийсэн танаа одоо бизнес эрхлэгчдийн холбооны ингээ манайх чинь 5 6 бас тэргүүлэгч нар бүсгүүчүүд байгаа шүү дээ. Тэд нартайгаа нийлээд тултал нь сайхан одоо шинэ жил хийсэн, эргэжил хийгээрэй гэсэн хүмүүсээс айгүй их сэтгэл иржсэн байхгүй. Тэгээ энэ жил 2 дахь удаага зохион байгуулж байгаа. Одоо тэгээ бид нар энэ манай энэ тэргүүлэгч нарын охтууд байна л та. Нийгмийн итгэх сайтай тийм охтуудаа хамтраад ингээд шинэ жилээ зохион байгуулж байгаа. Одоо 12 сарын 12-нд хаан зохион байгуулагч Чансаад